Захим залилангийн гэмт хэрэг Монгол улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн үзүүлэлтэд хамгийн өндөр чинь дарж байгаа гэмт хэргүүдийн тэргүүн инээнд үйлдэгдэж байгаа нь дүн мэдээ гарч байгаа. Үүнээс үүдэн Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал цагдаагийн газар хамтран дарханчууд залилуулахгүй айныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд албан байгууллага хамт олон иргэдийг урьдчилан сэргийлэх аяндаа нэгдэн орохыг уриалан нөлөөллийн ажил татан оролцох ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн газраас гаргасан уриалгыг мөнгөжүүлсэн ус үйлдвэрлэгч Чандман эхлэл компани хүлээн авч цэвэр усны савнда захим залилангийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бичигнаан оролцож байна. Энэ аяны хүрээнд бид нар болоонтой усныхаа савн дээр энэ цагдаагийн байгууллагаас гаргасан энэ урайг дэмжиж хамтран ажиллаж энэ урайгаа нааж Дархуул аймгийнхаа ард иргэдийг одоо захим залилангийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчилж энэ төрийн байгууллагуудын ажлыг дэмжиж хамтран ажиллаж байгаамаа. Иймээс одоо манай Дархуул аймгийн ажилснаар манай Дархуул аймгийн иргэд одоо захим залилангаас одоо урьдчилан сэргийлэх боломж өрдөнө гэж манай байгууллага хүсэж байгаамаа. Аж ахуйн нэгж албан байгууллагуудыг одоо тэр аль багштай чиглэсэн одоо сургалт мэдээллүүдийг бол хийж байна. За мөн бас иргэдэд одоо мэдээлэл өгөх чиглэлээр бол томоохон зах худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн буудлууд дээр одоо тухайн аяны болон залилах гэмтрийн талаарх мэдээллүүдийг бол иргэдэд маш их түгээж байна. За бидний энэхүү бас зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг бас Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хөгжлийн байгууллагууд маань бас нэлээдгүй бас дэмжиж оролцож байна. За тухайлбал одоо цэвэр ус үйлдвэрлэдэг одоо компаниуд маань өнөөдөр бид бүхэнтэй хамтраад цэвэр усны одоо 20 литрийн боллон дээр дарханчууд залилуулахгүй арга хэмжээний одоо урьдчилан сэргийлэх стикерүүдийг одоо байршуулж иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад түгээж байна. За энэ маань одоо нэг талаас одоо түргэн шуурхай мэдээллийг хүлээн авах, иргэд маань одоо тухайн одоо усыг авснаар одоо залилах гэмт хэргийн талаарх мэдээлэлтэй болох гэсэн ийм давуу талуудтай байгаамаа. За энэ оны одоо 10 сарын 1-ний өдрийн байдлаар залилах гэмт хэрэг маань одоо арга хэмжээ ихснээс хойш залилах гэмт хэрэг маань өмнөх оны мөн үеэс харьцуулахад 63.7%-аар буурсан гэсэн юм эерэг үзүүлэлттэй байна. Дарханчууд залилуулахгүй аяны хүрээнд хийгдсэн ажлууд үр дүнгөөгч иргэдэд мэдээлэл сайн хүрснээр гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулбал буурсан үзүүлэлт гарчээ. Үнэгүй юм хулганы хавханд байдаг гэдэг шиг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэхүйг ашиглан гэмт хэрэгтнүүд залилангийн хэрэг үлддэг гэдгийг иргэн та анхаарч альва эрсдлээс өөрийгөө сэргийлэх шаардлагатай мөн хэн нэгэнд мөнгө шилжүүлэх бол заавал нягтлж шалгаж байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруул сэрэмжлүүлсээр байгааг анзаарахгүй өнгөрүүлэхгүй байх нь таныг залилуулах эрсдлээс хамгаалж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм а.